хүний эрхийн дэд турагаар бас асуудлыг хилцэж байгаа юм байна. Гэхдээ би хүний эрхийн дэд тургааны гишүүд манаас уг асуудал дээр маш нухацтай авч үзээсэй гэж бодож байна. Энэ манай байнгын орооны эрхлэх асуудал мөн үү гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Бүхэл одоо энэ байнгын орооны асуудлын ард дандаа хүний эрхийн асуудал байна. Энэ гадаад бодлого аюулгүй байдлын байнгын ороон дээр нэлээд зүгээр яг ултаас уртаа яригдах хэрэгтэй. Тэгээд ер нь аливаа улсын визийг авна гэдэг бол тухайн ослов найдвартай зорчно гэсэн баталгаа биш байдаг. Энийг бидэд ус төржүүлж юусоо болохгүй. Тэгэхээр энэ бидэд ингээд парламентын дэд хороо ийм зүйлийг ус төржүүлээд байж байгаа нь буруу. Бид энэ дээр юу хэлэх гэж юм гэхээр харин бусад улс орнууд энийг эрхтгч байх зарчмын хүрээнд хоёр талын одоо гадаад харилцааны бодлогоо нэгтгэж юун дээр алдаа оноогоо ярилцах тэр суугаа явдаг. Ер нь Global Passport Rank гэж байдаг. Энэ Global Passport Power Ranking манай улс өнөөдөр 78 дээр 69 дээр байж байгаа. Тэгэхээр бид өөрөө энэ улсын энэ гадаад паспорт яагаад хүчрхэг болдог вэ гэхээр тухайн улсын иргэдэн зорьцсон улсын орондоо гэмтэрэг үлддэг, буцдаг. За дээрэс нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал шалтгаалдаг. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа учраас манай паспорт бусад улс орнуудад манай улсын иргэдэд тавьж байгаа нөхцөл байдал статус тэгж харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бидэд энд улс төрчид нь бүгд найрамдах Солонгос ард улсын ч гэдэм үү нэг улсын энэ асуудлыг буруутгаж улс төрийн мэдэгдэл ярьж байгаа нь энэ гадаад харилцааны маш том алдаа болно шүү улс төрчдөө гэдэг зүйлийг би хэлмээр байна. Энэ мэдээлэл чи явах тусам Монгол улсын иргэдэж асуудлуудыг чангаруулд юм аа. Бити ингэж гэж би гуймаар байна. Энэ Монгол улсын иргэдийн нөгөө зорчих нөхцөлийг бид нар хангах нь үүрэг боловч эний чинь бас нэг өөр нөхцөл байдлаар ярьж ингэдэг болохоос биш энэ Солонгос улсын энэ мэдээллүүдийг аваа цаашаа явж байгаа. Улам манай иргэдэр чангарнаа Эрдэнэ ултаргаа энэ асуудлыг бид ингэж явж ивэл эн чинь болохгүй байхгүй да. Бид дараагийн хүмүүсүүдэд хорлоод байна гэсэн. Харин гадаад харилцааны асуудал дээр цаана эдийн засгийн харилцаанууд явд юм аа. Энийг одоо бас тойроо замаар хэлж шүү. Бид хэлсэндээ хүрэхгүй байгаа байхгүй. Солонгостой яриа хэлцээний төвшөнд хийж ирсэн тэгнэ гэсэн юмнуудаа. Тийм нөхцөл байдлууд нь цаашаа манай иргэдийн зорчих байдал нөлөөлж байгаа маа. За дунд нь мэдээж манай иргэдийн бас хариуцлагагүй байд юм уу? Эсвэл визийн түмэн буруу тэр хаягийг өгчдөг, эсвэл буруу хаяг бичээ өгчдөг ийм зүйлүүдээс байгаамаа. Хэдүүлээ ийм зүйлүүдийг хартаа. Энэ ингэ тогтоолыг гаргуул энэ байнгын орооны чиг үүрэгт хамаарахгүй. Аюулгүй байдлын байнгын ороо. Ерөн зүгээр ингэж одоо болохгүй. Сэдв болгоныг барьж аваад хүний эрэхтэй наагаад ингэ явд. За минутад нэмж өгөх үү. За санаачлагч Батэрдэн гишүүн хариулъя. Дараад нь хүний эрхийн үндэсний комиссараас бас яг энэ хүний эрх талаас нь хариулдаг юм. Батэрдэн гишүүн. Гэхдээ энэ тодорхой хэмжээнд санаачлагчийн байр суурь зайлшгүй хэрэгтэй л дээ. Тэ. Тэгэхгүй болохоор та бас нэг талын мэдээлэл өгж шүү дээ. За сайн зэрэг шүү. Энэ уул нь юу юм? Визтэй холбоотой асуудал ерөөсөө хөндөггүй. Тэр 3 дугаар зүйл заалтан дээр 30 хоног хүртлийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судлаж шийдвэрлэх гээд энийг бол бид нар асуулах саналтай байсан байхгүй юу? Визний асуудал ерөөсөө огт энд хөндөггүй. Бүгд найрамдах Солонгос улс руу нэвтрэх явцад буюу олон улсын транзит зааланд байгаа хүмүүс. Солонгос улсын штамп одоо хэлээр нэвтрэх тамгад дарагдсанаар бүгд найрамдах Солонгос улсад нэвтэрсэн талбайсаар тооцогддог. Тэнд Монгол улсын иргэдийн гар утсыг үзэх, бүр банкны датаар орж үзэх маш олон хууль бус үйлдэлүүд тэнд явагдаад байгаа. Солонгос улсын хэлээр нэвтэрч орсны дараахтай холбоотой асуудал бид нар ерөөсөө өнөөдрийн байдлаар бол хөндөгөө явж байгаа. Тухайлах юм бол би одоо энэ яагаад зүгээр ийм төвшөнд ирсэн бэ гэхээр энэ хүний эрхийн үндэсний комисстой холбоотой асуудал. Уул нь энийг бид нар анх хүний эрхийн үндэсний комиссд хандсан Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгээс. Хүний эрхийн үндэсний комисс бүгд найрамдах Солонгос улсын бэжиг ажилласан. Дандаа шалтгаан хэлсэн, олон улсын хууль тайлбарласан. Би зөрүүлээд нэг л зүйлийг асуусан. Яагаад өнөөдөр аялал жуулчлалаар ирсэн Солонгосын иргэн арх угаад зодоо хийгээд баривчлагдахад тэнд элчин сайдын яамнаас нь оройдоо хурж ирээд хүний эрхийн асуудал буюу
танаа төр саатуулах байр чинь энэ хүнийг төр саатуулах хэмжээнд тогтчлолтой биш байна. Ийм байна, тийм байна гэж хэлээд аваа гардаг. Тэр өдөртөө шүү. Яагаад Монгол улсын иргэд Солонгос улс руу нэвтрэх явцдаа гар утсаа хүртэл үзүүлдэг, банкныхаа дансыг хүртэл үзүүлдэг, мессенжер чатуудаа хүртэл үзүүлж хувийн нууцтай холбоотой мэдээлэл алддаггүй гэдэг холбоотой асуудлыг л уулна хүндсэн. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс маань бүгд хамт Солонгос улсын бэжиг ажилласан. Би одоо энийг дахин хэлье. Тийм учраас хүний эрхийн дэд хороонд албан ёсоор бидний зүгээс бас хандсан. За ингээд энэ асуудлыг бол авч хилцье гэд өнгөрсөн удаа бол нэг хилцүүлэг хийсэн. Энэ хилцүүлэг дээр бол хүний эрхийн үндэсний комиссэд 5 сарын 14-өөс 5 сарын 31-ний хооронд хүний эрхийн үндэсний комисс дээр ирсэн 9 өргөдлийн дагуу өргөдөл гаргагч нартай бол албан ёсны уулзалт хийгээд за ингээд ерөн цаашдаа бид нар дэд хорооны тогтоол гаргаж явах хэрэгтэй юм байна гэж бид нар төгсөн мэдээлэлээр бид нар ойлгосон. Бид нар бол энэ визтэй холбоотой асуудлыг хөндөх нь өөрөө энд зарчимгүй үйлдэлээ гэдгийг бол санаачлагчтай хувьд бол бид нар хэлж байгаа. Хүний эрхтэй холбоотой буюу бүгд найрамдах Солонгос улсад нэвтрэн орохоос өмнөх процесс дээр л бид нар асуудлыг хөндөд байгаа. Яг гоо ер нь бол нэг юм штэ. Та бас таны хэлж байгаатай санал нэг байна. Эдийн засгийн холбоотой асуудал. 2008 онд Америк нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улсын иргэдийг 90 хоногийн хугацаатай визгүй зорчих ихээр хангаж эхэлсэн байхгүй. 2008 онд шүү. Одоогоос 17 жилийн өмнө. Тэр үед бүгд найрамдах Солонгос улсын иргэд Америк нэгдсэн улсад хууль бусаар оршин сууж байгаа тоо өндөр байсан. Нөгөө талдаа гадаад харилцааны дипломат бодлогын хүрээнд VWP илүү нөгөө програм байдаг чинь. Тэр програмын хүрээнд 90 хоногийн хугацаанд визгүй зорчуулна. Хууль бус цагаачд одоо хууль бус оршин сууж байгаа иргэдийн тоог багасгах хүрээнд энэ ажлыг хийгээд Солонгосын иргэд Америк нэгдсэн улсад хууль бусаар одоо оршин суудаг хэлбэр нь халагдчихсан байхгүй. Бид нар бол эдийн засгийн нөхцөл байдлыг бол бид нар угаасаа бүгдээрээ л ойлгож байгаа. Гэхдээ бид нар яг хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд хууль бусаар оршин сууж байгаа 17 мянган иргэн бол 3.5 сая хүнтэйг харьцуулаад үзэхэд 0.43% л байгаа. Манай гадаад харилцааны яамныхан тэр Солонгост байгаа нөхдүүд ярихдаа юу гэж яриад байгаа вэ гэхээр 54 мянгатай нь харьцуулж яриад байгаа байхгүй. За ингээ асуулт биш бол одоо үг дахиад авна. Тодруулах юм уу? За тодруул. Би Батэрдэн гишүүнийхээ цаад гол зорилгыг бол ойлгож байна. Дэмжиж байна. Монгол улсын иргэд бол бас аль ч ус руу зөгчөрмийн дагуу явж байгаад хүний эрхийг битгий зөрчигддөг байсан. Гэхдээ хэдүүлээ ингээд авлаа юмныхаа хэмжээ заагийг бас зөв ойлгож явахгүй бол Солонгос улсын тэр хилийн одоо арын одоо хилийн бүсдэх гэдэг юм уу? Тэр онгоцны буудалдах хилийн бүс доторх асуудлыг хүний эрхийн үндэсний комисс шийддэг асуудал биш байхгүй. Аливаа зүйлийн хүрээ хязгаарыг ягаад бидэд энэ гаралтаад харилцааны шугамаараа дипломат харилцааны шугамаараа энэ асуудлаа ярих ёстой. Хүний эрхийн үндэсний комисс хууль тайлбарлаа гэж буруутгаж болохгүй. Үүний чинь цаана гадагшаа явж байгаа юмнууд нь улам одоо Монгол улсынхаа бусад иргэдэд додуулна. Энэ буцаах байдал чинь улам энэ ус төрчтөн хүртэл ингэж Солонгос улсыг нэр зааж буруутгах байгаа нь бүр улам чангах бодлого явна. Энийг бидэд болох ёстой. Энийг харин ярддаг шугам хилцдэг тэр алдан тушаалт нь үүргээ өгöd явах ёстой болохоос биш ингэж одоо ус төржүүлж хамаагүй шийдвэр гаргаж болохгүй. За би бас тодруулах тус зөв хэлэхэд энэ юм байна. Ерөөсөө энэ улсын хурлын гишүүний амнаас улс төржүүлж гин гэдэг үг гарахаар л эн чинь буруу мэдээлэл болчих واخхой. Бидний бол гол шалгуур бол яг энэ хүний эрхийн зөрчил мөн үү гэдэг асуудлаас хохирогчтой уулзсан. 14 хоног хохирогчтой хүлээж авч уулзсан. За хүний эрхийн үндэсний комиссаас болохоор энд бол тодорхой хүний эрхийн зөрчил гэж одоо тооцогдох зүйл байна гэсэн байна. Энэ одоо нэгэнт хэвлэл мэдээлэлээр бас энэ юу чинь уралдаан чи явж байгаа учраас хүмүүс бас зөв ойлголт өгөх ёстой. Мэдээж бодтой ойлголт өгөх ёстой. Хэрвээ та тэр 3 дугаар зүйл залт дээр байгаа тэр визтэй холбоотой зүйлийг хэрвээ гормын санал гаргах юм бол санал хураалтаар асуучих болно. Түрүүн санддаг хүчир гишүүн ярьсан шүү дээ нөгөө гарчиг дээр өөрчлөх үү гэдэг санал хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэн дээр ч гэсэн бас гормын санал гарах юм бол санал хураалтаар шийдэж болно. За яг энэ дээр хэдүүлээ хүний эрхийн үндэсний комиссаас яагаад яг энэ дээр тодорхой жоохон мэдээлэл өгчихгүй юу? Анхол дурга. За ойлголоо. Одоо ингээд араас нь
Үгүй авъя. За за юус хүний эрхийн үндэсний комисс мэдээлэл өгч. 5 дугаар микрофон. 6 дугаар микрофон Уганбаатар дор. За ойлголоо. Та өгөн дээр хэлчих болно. Инх болд дарга. За би бас тодорхой тайлбар хэлье. Тэр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн энэ бүгд найрамдах Солонгос улс дахь иргэдийн эрх ашиг сонирхлыг одоо хамгаалах чиглэлээр энэ бол бас анх удаа яригдж байгаа зүйл биш. 2007 оноос хойш энэ яригдсан энэ гомдлууд бол манад дээр ирж исэн юм байлээ. За ингээд хүний эрхийн үндэсний комиссоос бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтыг хийя гэдэг энэ санал хөдөлмөрийг тавиад яваад ингээд бол засгийн газрын хэрэглэх газраас бол тодорхой манад бол чиглэл ирсэн байдаг. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс бол зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт Монгол улсын төрийн байгууллага албан тушаалтны хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих ийм чиг үүрэгтэй бөгөөд энэ гадаад харилцааны асуудлыг гадаад харилцааны яамаар дамжуулж асуудлаа одоо олон улсын гэрээ конвенцийн дагуу тавьж ажиллахыг зөвлөё гэсэн ийм албан бичиг бол ирсэн байдаг. За үүний дагуу бол бид нөр гадаад орсон сууж байгаа иргэдийн гомдол мэдээллийг бол дандаа гадаад харилцааны яам консулын албаар дамжуулан асуудлыг шийдвэрлэдэг ийм горимтой бол явж ирсэн байгаа. За хоёрдугаарт нь манайх хүний эрхийн үндэсний комисс бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн үндэсний комисстой 3 удаагийн санамж жижиг байгуулж хамтран ажиллаж бол ирсэн ийм туршлагатай. Энэ болгон дээр бол Солонгосын хүний эрхийн үндэсний комисс бол нэгдэлтэй бол үүргээ маш сайн биелүүлдэг. Манай комиссоос тавьж байгаа санал хүсэлтийг бол хүний эрхийн талаасаа бол анхааралтай авч үзэж асуудлыг хамгийн хэцүү нөхцөл байдалд ч гэсэн шийдэх ийм ирэмцлийг бол гаргадаг. Харин эсвэргээр манай улсын зүгээс бас үүргээ бидний зүгээс бас сайн биелүүлж чадахгүй байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхтэл өнгөрсөн жил ногоон автобусны хэрэгээр шалгагдсан яллагдагчаар татаад хэрэгсэхгүй болсон Солонгос улсын иргэн Монгол улсын хилээр гарч чадахгүй 87 оноход энэ дээр хүний эрхийн үндэсний комиссд хандсан. Бид нар шүүх прокурорт хандхад ямар ч хариу байхгүй байсаар хагаад үндсэндээ бол энэ ингээд Солонгосын талд бол бас бид нар комиссийн өмнө бол үүргээ бол биелүүлж чадаагүй ийм байдалтай байдаг. Тэгэхээр энэ юу асуудлууд ярьж гэнэ гэхээр бид нар энэ асуудлыг бол нөгөө хүний эрхийн механизмуудаар дамжуулж бас тавих ийм боломж бол байдаг нь хамгийн үндэслэлтэй арга юм байлээ. Тэр UPR-ын тайлан эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн тайлан дээр Монгол улс мэдээллээ Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороо руу албан ёсоор ингэж гаргавал тэр хүний эрхийн гэдэг юм уу тэр нөгөө хүнлэг ус орчинд хориод байгаа, саатуулаад байгаа, хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа асуудлыг Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороо Солонгостой албан ёсоор ингэж яриул энэ нь илүү их үр ашигтай юм механизмууд бас болох талтай байд юм байлээ гэдгийг тайлбар хэлье. За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа. За улсын хурлын гишүүдээс санал хэлэх.